Өдөрч та бүхэнд амралтын өдөр мэндийг хүргэе. Энэ 7 хоногт той мэдээлэл эхэлж байна. Хүнсний хувьцаалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. За оюутлогын орд газрын хөрөнгө оруулагч талдаа хийж байгаа хилцээрийн эхний үр дүн гарсан байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд амжилтанд үнэлэгдлээ. За Өмнөг аймгийн Ноён суманд Янгар Ямаа нутагшууллаа. Эдгээр мэдээллийг та бүхэндээ багцлан томилоо өргөнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. За эхний мэдээлэл хүнсний хувьсгалтай холбоотой мэдээлэл байна. За хүнсний хувьсгалын хүрээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтанд орсон байна. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх хүнсний хувьсгалын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм а. Энэ үеэр Төмөн Шувуутай Оби Пластик жүрүүр компаниудад ажилласан юм. За Төмөн Шувуутай хувьцаат компани урт хугацаатай хөнгөлөлтөд зээл авч өнгөрсөн онд Төмөн Шууд 2 үйлдвэрлэлээ ашиглалтанд оруулан дараагийн үйлдвэрлэлээ барьж эхэлсэн байна. Тус компани Агрофит үйлдвэр дахианы болон мал амтны тэжээл үйлдвэрлэж 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 43 мянга, эх жил 55 мянган тонн тэжээл үйлдвэрлэх юм. Дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тонн улаан будаа хэвийг овёс зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тонныг авахар төлөвлөжээ. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж хүчин чадал тоног төхөөрөмж нь сайжирч энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм. Ирэх 2 жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоотлогоо шувуутай болж жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр тооцоол гарчээ. Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80%, эх жил 100% хангах боломж бүрдэж байгаамаа. Хүнсний хувьсгалын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр шинээр бий болсон байна. За дараагийн очиж ажилласан газар бол Оби Пластик компани юм. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компани 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрлэлийн ашиглалтанд оруулаад байгаамаа. Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, тавг, аяг зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ. Манай улсад сав баглаа боодлын чиглэлээр 53 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. 2500 гаруй хүнийг ажлын байраар хангаж жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаамаа. Аж ахуй нэгжүүд цаасан хайрцагны 90, гялгаруутны 80, ундаа авсны сав баглааны 87, даацын шуудааны 96, бүх төрлийн шошгоны 75%-ийг үйлдвэрлэж байгаамаа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 14 аж ахуй нэгж 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлүүл авсан байна. За мөн жүрүүр компанид ажилласан байгаа. За хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй урт хугацаатай зээл авч 10,000 квадрат метр талбай бүхий үйлдвэрлэлийн ашиглалтанд мөн оруулсан байна. За үйлдвэрт Герман, Нидерланд, Итали, Испани далах нарийн бов, бялуу үйлдвэрлэх автомат шугам, шарх шүүгээ, хөргүүртэй агуулгууд, гүн хөлдөөгч төхөөрөмж суурилуулжээ. За ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-4 дахин нэмэгдэж хүчин чадал 50-аас 200%-аар өсөх боломж бүрдсэн байна. За өргөжлүүлэн та бүхэндээ салбар яамны албаны үний яриаг хүргэж байна. 9 нэр төрлийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бол хангай улмаар экспортлогч орон болъё гэсэн төр том зорилтыг тавьсан байгаа. Энэ хүрээндээ болохоор хөнгөлөлтөө зээлүүдийг аж ахуйн нэгжүүдэд бол олгоод эхэлсэн. Мөн татврын бас хөнгөлөлтийг бол тавиад эхэлсэн. За нийтдээ бол 1.2 их найт төгрөгийг 3000 гаруй аж ахуйн нэгжүүдэд бол олгосон. Дараагийн мэдээллийг та бүхэнд хүргэе. За оюутлогын орд газрын хөрөнгө оруулагч талтай хийж байгаа хилцээрийн эхний үр дүн бол гарсан байна. За хилцээрийг засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд бол явуулж байгаа. За оюутлогын компанитай 2018 онд хийсэн гэрээний алдааг энэ удаа бол засна гэдгийг сангийн сайд бол хэлсэн. Оюутлогын орд газрын хөрөнгө оруулагч талтай хийж байгаа хилцээрийн эхний өдрийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хилцэх ээлжид 7 жилийн хугацааг үл харгалзан хилцээрийг үргэлжлүүлэх үр дүнд бол тохиролцож байгаа. За оюутлогын хилцээрийн хүүг хилцэх ээлжид 7 жилийн хугацаанд үл харгалзан хилцээрийг бол үргэлжлүүлэхээр болсон. Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Rio Tinto группийн ажлын хэсгийн хоорондын хилцээний эхний өдөр бол талууд тодорхой асуудлууд бол зөвшөлтөд бол хүрсэн байна. Оюутлогын төслийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх асуудлыг 2026 оны 1-р сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг бол ирмэлзэж байгаа. За хэрвээ дөрцөн хугацаанд зөвшөлтөд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд бол тохиролцоо.
За зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцлүүдийг авч хилцэхээр тогтсон байна. За менежментийн үйлчлэгний төлбөрийн тухайд олон улсын жишгт нийцсэн шударга хүлээмжшөөрөхөд шийдлэг олохоор ажиллаж байгаа. За хилцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг бол талууд бол тохирсон байна. За хилцээ бол үргэлжилж байгаамаа. Монгол улсын зээлжих зэрэгэл түүхэн дээд хэмжээнд бол үнэлэгдлээ. За Монгол улсын зээлжих зэрэгэл түүхэн дээд хэмжээнд үнэлэгдэж олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний SNDP агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бие нэмэх хэрэг байсныг нэг түвшин ахиулж бие доктортой болгон сайжруулснаа зарласан юм а. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрч байгаа юм а. SNDP агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулахад дараах хүчин зүйлсүүл голлон нөлөөсөн гэдгийг бол онцлон дурдсан байна. За дурдвал Монгол улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уулуурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөнд тулгуурлан мэдгэцгүйц сайжирсан гэж үнэлсэн байна. За эдийн засгийн доктортой өсөлт болон засгийн газрын өрийн оновчтой удирдлага нь өрийн дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх харьцааг бууруулахад хувь нэмэр бол оруулсан гэж тодтогсон байна. За дунд хугацаанд Монгол улсын эдийн засагт доктортой өсөж төсвийн алдагдал ирэх 1-2 жилд харьцангуй бага түвшинд бол хадгалагдана гэж бол дурдсан байна. За түүнчлэн сүүлийн үеийн дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бодлогын хэрэгжилт доктортой үргэлжилнэ гэж харж байна хэмээн тухайн тайландаа бол тодтогсон байгаамаа. Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол улсын гадаад санхүүжилтийн өртөг зээлийн хүүгийн түвшин буурч, банк санхүүгийн байгууллагууд болон хувийн гишлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой гэж шинжээчид дүгнэн гаргажээ. Түүнчлэн Fitch агентлаг 2025 оны 9-р сарын 1-нд Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэмэх бие доктортой төлөвт хэвээр хадгалснаа зарласан бол Moody's агентлаг 10 дугаар сарын 16-нд үнэлгээгээ нэг түвшин дахиулж бие 2 доктортойгоос бие 1 доктортой болгон сайжруулж байгаагаа мэдээлсэн юм а. Өргөжлүүлэн та бүхэнд энэ 7 хоногийн гэрэл зургийн хайлтсанд буусан онцлог гэрэл зургуудыг хүргэж байна. За 21 аймгийн сэтгүүлчдээс ирүүлсэн мэдээлэлд энэ 7 хоногт Өмнөгүй аймгийн сурвалжлагч Дэлгэр цэцэг ирүүлсэн Өмнөгүй аймгийн ноён сумд Янгар ямааг нутагшуулсан мэдээллийг бид онцолж байна. Өмнөгүй аймгийн ноён сумын нутагт орших гинхтийн голдоо Янгар ямааг нутагшуулсан байна. За орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар биологийн олонний байдлыг бий болгох, зэрлэг амьтдыг хамгаалах амьдрал орчин, байгалийн унган дөрөх экосистемийг хадгалахаар төлөвлөгөөт ажлуудыг хийсээр байна. Жишээ нь ноён сумын ханын хэцийн улнаас Ганцгад багийн нутаг гинхтийн гол Баян тоорооны төгөл орчимд нэг ховор 7 янгар ямааг аймгийн байгаль орчны газар Монголын аргал янгар хамгаалгасан Өмнөгүй аймгийн ноён сумын цэдрагын тамийн газар хамтран шилжүүлэн нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Янгар барих ажлыг Агнур судлалын нийгэмлэг хязгаарлагдмал хувьцаат компани хөдөө аж ахуйн сургуулийн багш Магсар Жовнаар хамтран тор мөргүүлэх аргыг ашиглан ажилласан байнамаа. Гинхтийн голд хамгийн сүүлд 1964 оны үед нэг ховор янгар ямаа идээшдэг байсан гэсэн юм судалгаа байна. За янгар ямааг инхүү сэргээ нутагшуулснаар байгалийн экосистемийг алдагдуулахгүй авч үлдэх, биологийн олонний байдлыг бий болгох, хамгаалах, нэг ховор янгар сүргийг өсгөх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм а. Өргөжлүүлэн та бүхэндээ хөдөө аж ахуйн сургуулийн багш Магсар Жов яриаг хүргэж байна. Янгрууд маань бол бас олон хоног тээвэрлэх, хайрцагт байлгах бас нэгэн мал эмнэлгийн болон анхаарах зүйлс олон байлаа. Тэгэхээр янгар ямаа сэргээ нутагшуулах ажил маань Өмнөгүй аймаг бол 3 дахь аймаг болж байна. Тэгээд бид бүхэн бол өмнө Хөсгөл, Арханга аймагуудад бол нийт 80 орчим янгар ямаа сэргээ нутагшуулсан. Үзэгч та бүхэнд энэ 7 хоногт улс орнд өрнөсөн үйл явдлын мэдээллийг багцлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзцгаая. Баяртай үзэгчтэй.